эмэгтэй болоод ингээд амьдэрч болсон ахлах сургууль хайскул сургууль. Тэгээд үзүүлсэн чинь яасан гэсэн чинь хажууд нь яг адилхан шилжүү Монгол багасаа найзлжсэн үеэл хамт хийж байгаа дагуулсан. Тэгээ ингээд хацуудаа гарсан чинь нөгөө Америктай шүүхт маань үүрийн өөртөө сонсон. Яг байж байгаа яаж байгаа юм хажууд нь байгаа үеэл нь яг нөгөө хүүхд юм. Тэгэхээр бүх хэлж байгаа юм маань дээр харагдаж байгаа. Эрдэнэлийн зурган дээр хүртэл ясан 16 дугаар бүрэн ясчаад байна. Тэр бол маш хавар. Бүрэн ясчаад дууссан байна гэдэг маань тэр хүүхд. Тэгэхээр энэтэй холбоотойгоор одоо энэ эмэгтэй холбоотойгоор өсөлтийн зоон яс өсөлтийн зооноор өсдөг байх нь байна. Өсөлтийн зоон ясан дээр янз бүр байдаг байх нь. Тэгэхээр эрдэнэлийн зурган дээр одоо дараагийн хуудас дээр харагдана. За энэ эмгийг маань яагаад үүсдэг ямар утгатай юм бэ гэхээр Оскуд гэдэг эрдэмтэн штат гэдэг эмгэгтэйгээ нийлээд ийм эмгэг байдаг юм байна. Хүүхдүүд ийм тохиолдол ингэдэг нээж учраас эрдэмтдийн нэрээр Оскуд штатын эмгэг гэж нэрлэж байгаа. За та бүгд Оросч тэр Англиач тэр магадгүй Францтай Францтай Германч тэр Оскуд штат гэдэг яах юм бол бүх мэдээж гараад байна. Ард ирдүүдээс юм. Яа түрүүний хэлсэн энд ямар болчихсон байдаг вэ? Өдрийн нийлгийг сайн байна. Дөрөв дахь булчингийн доотлын хэсэг тойгны асан дээр олдож байгаа шинэ үг үү? Дөрөв дахь булчингийн шүрмэс. За тойг яс байна. Тойг ясны чинь доотлын хэсэг юу вэ? Тойгны шүрмэс. Талаар таньдаг буюу тойгны шүрмэс. Энэ тойгны шүрмэс маань хаана очиж төсөж холбогдоод бид нар энэ хөдөлгөөн бүтээдэг гэхээр яг нөгөө доотлын чинь шилэг ясны өсдөг хэсэг. Өсөлтийн зооны хэсэгтэй тэгэхгүй. Тэгэхээр энэ бол зарим туршлагатай манай эдгээр профессорууд хэлдэг 10-аас 15 насны гэр тусмаа идэвхтэй хөдөлгөөнтэй буюу одоо энэ бүжгийн хөлтөс болж байгаа. Тэгээд дээрээс нөгөө гимнастикийн хөтөл тэгээд уран нуграач за мөн спортоор хичээл бусад спортоор хичээж байгаа идэвхтэй хөдөлгөөнтэй байнгын идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг хүмүүс маш их тохиолддог. Авуу нь 3 баг тохиолддог. Тэгэхээр энэ эмгэг яагаад үүсэж байна гэхээр нөгөө бүрэн ясч дуусаад байгаа хэсэг маань ясан учир байгаад гэхээр яа гэж бодож байна. Өдрийн хэсэг нь яс маань бүрэн ясч дуусаад байгаа хэсэг маань сэгтээ хохорцсон байгаа дээр бид нар өдөр болгон бид мэдчихтэй байна шүү дээ. Өдөр болгон гимнастик хүүхдүүд гимнастикаад хэлж явж байгаа. Тэгэхээр яах вэ? Нөгөөд нь хөндөгдөөл одоо энэ хэсэг маань хөндөгчөөр бол одоо энийг зай үүсгэж байна да. Энэ ингээд ясны маань нөгөө өсөлтийн зоон одоо энэ харагдаж. Энэ бол ихтэй хайцсангуу том болцсон хөлтэй 14-5 цаг. Энэ хэсэг харагдаж дараа өсөлтийн зооны дундчмаг ясны өсөлтийн зоон ийм. Ерөөсөө энэ зайтай байгаа хэсгээрээ яс өсөж дуусаад бүрэн битүүрээд бүтэн яс болно. Ясчиж дуусна гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм хохроод авах тусам яах вэ? Тэр дотор нөгөө дөрөвний хэлдэг ямар дөрөв шинжилгээ? Юуны дөрөв шинжилгээ? Өрөвсдийн дөрөв шинжилгээ сонголтын шинжилгээ маань үүсэж байна. Тэгэхээр гадуурлаа үхээр яа юм чи тэгээд харахад аваа авахтай. Тэгээд арсны өнгө маань ямар авах вэ? Аан бай. Тэгээд дээрээс нь гараа тавьж үзээ. Аван бай. Тэгэхээр энэ хэсгээр үрсэл явна. Тэгээд офрол ямар байгаагаас шалтгаалаад өвдөгний жинэжик хөдөлгөөн нуглах хөдөлгөөн дээр цаад яагаад тэгэхээр энэ тойрны холбоосны чинь дотортлыг хатгаад байгаа байхгүй юу? Ойлгосноо. Хохорцсон байгаа юм маань энэ холбоос орж ирж байна. Ийм байх хэвээр ингэж болгоомжтой хөдөлгөөн ингэж өвлийн хөдөлгөөн өсөж яхад энэ хохорцоод яаж үргэлжлэн тэгж тэгээд л өрөвсөл улам дамжиж. Том хүн дээр энэ бол runnersны буюу бүүдэг хүмүүсийн өвдөг jumpersны буюу өсөлтөг тамирчид одоо тийм одоо нөгөө гятлон ч юм уу яг нэг өсөлтөг өсөлттэй хөдөлгөөн дээр байдаг хүмүүстэй тамирчид дээр үсэж. Тэгэхээр одоо манай багш нар анхаарах хэрэгтэй. Хэрвээ урагшчин шагчин багш энэ хөдөлгөөн ингээд үгээр ачаад болгож чадахгүй байна. Үгүй чадахгүй байна. Өдөө нухаар үгээд гэсэн зөвөр авах шүү. Үнэхээр холбоотой буюу нөгөө гүнзгий суулгах гэж
Үний дугуйх хөдөлгөөн бол одоо үеийн дотор дугуйн гэж ярьдаг ш нак гэдэг одоо бид нар ч өөрсдөө ингэж дугуйхдаг тийм. Тэгээд энэ дугуйх гурван шүү дугуйх гэж байгаа юм. Энэ үеийг үүсэж байгаа шингэний хилтэй тал. Мөн бусдаар өвдөгний одоо өвдөгний бусад үеийн хөшин үүсэж байгаа таа. Бид нэр байнга хөдөлж байгаа тохиолдолд дугуйдаг. Дугуйдаггүй. Удаад босч ирээд хүлээн ихэд дугуйдаг. Тэр юу цаашдаа үеийн хөшин үүсэж байгаа. Удаж байгаа хөдөлгөхгүй. Мөн ирээд байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө уймаа тэр байдлаа удаан байж байгаа учраас тэгэхээр нөгөө энэ эмгэгтэй дугуйх юм. Тэгэхээр нөгөө халаас бас дутуу байгаа тийм ерөнхийдөө бол ямар ч юм. Халаас хийж ихэхэд дуурна. Халаас хийж дуусаад цаг авчирчаад ороод ихэхэд дуурна. Мөн бүр чадбал ингээд юм уу зөвхөн байнгын тийм айхтар дууралт нь өвдөлттэй өөртөө болоод шинжлэхтэй болдог юм болоо ямар нэг юм үүсгэнэ гэж бодоод түрүүнийхээ аппарат хэмжээг аваад тэгээд нөгөө дөрвөн хэмжээг хасгаад тэгээд өнгөрөө. Тэгээд энэ хэсэг дээр үүсгэж байгаа юм одоо бид нар яах чараагүй байх вэ? Мистас дэмжлэг бага насны хүмүүсийг ч модод хаяа гарганд болчих юм. Тэгээд энэ дээр ерөөсөө маш амархан юм. Тэгээд тэр хоёр хүн одоо манай дээр үзүүлэлтэд ирсэн хоёр хүн маань өөрийн хүмүүсийн асуудыг шийдэж байгаа. Одоо энэ систем асуудал болж байгаа. Юу гэхээр хэлгээ гэдэг маань энэ хохроод байгаа хэсгийг хараад өгөөд зориултын хэлгээгээр attendance strategy нэрэлдэг, цогны даруй зэвсэг нэрэлдэг, эсвэл бол энэ дөрөв дахь хүчингийн үзүүлэлтээр ирээд ийм цогны нүдтэй хэлгээч байдаг. Энийг л байнга зөвлөх хэрэгтэй. Байнга зөвлөх хэрэгчээр нөгөө хохрлыг буцаагаад байх ёстой байранд нь тавьчихад үргэлжлэл авах нь мэдээж үргэлжлэл явуулсан бол үргэлжлэл эсрэг юм уу? Үргэлжлэл намдаа тэгээд дээрээс нь хэсэг газар шигэн спич хэмжтэй хийх болно. Тэгэхээр ерөөсөө тэр байнга зөвлөх хэрэгтэй. Зүгээр авах чагтаа мэдлэг хараад авах чагтаа өглөө босоод зал авахтаа шууд үсээ босно. За тэгээд тоглолтын дээр бол мэдээж авах хэрэгтэй. Тоглолтын дээр бол тоглолтын хугацаанд одоо хэрэгцээтэй байх юм бол мэдээж ямар аргагүй юм бэ? Тоглолтын үед бол багш нар хурцж байгаарай. Тэгээд бусад үед бол байнга зөвлөж шаардаа. Яг тэр чинь одоо байнга зөвлөж бас хэрэгтэй. Одоо би бүгд бол болох юм байна гэж бодох бас хэцүү. Тийм учраас байнга зөвлөж. Тэгээд байнга зөвлөсөн тохиолдолд яагаад энийг мистас тэмцэлийг бүрэн шийдэж болно гэж хэлээд байгаа юм гэхээр юу гэж бодож байна? Яс өсөөд ясчаад дуусчихад нөгөө хохрох жооххон байх гэж. Тэгээд буцаад юу гэж. Яг хөө хөндөрлөлттэй холбоотойгоор одоо нөгөө энэ хэсгээ нөгөө хэмжлэгээ хийдэггүй, хэсэг газрын физик хэмжлэгээ, секвенц хэмжлэгээ хийдэггүй, өрөвлөд дараагүй, тэгээд дээрээс нь нөгөө бэрхгээ зүгүүг бол энэ маань энэ чигээр ясуугалт ороод үлдчих бод байдаг л да. Тэгээд тэрийг бол дараа нь ясаж дуусныхан дараагаар мистас хэмжлэгээр нөгөө ясны урдыг авах мистас хэмжлэгээ хийдэг. За дараагийн сэдв хоёул одоо жоохон шахуу явуулдаг тийм ээ. За тэгээ ахилийн хүмүүсийн цаад гэж бодож байна. Тэгээд маш сайн байна. Тэгэхэд нөө яг зөв. Монгол нэршил боригны шанс буюу боригны шүмс. За ахилийн шүмс нь бол өсгий ясаа идэ. Манайхаа шагаа гэхээр энэ гадналтай хандуулах шүү. Одоо нэг юм чинь гадал юм байгаа юм чинь шагаа яс биш шүү. Нөгөө хажуудлын чинь дахилтуур ясны доод төгсгөл буюу гадна ачаар ясч шүү. Энэ дотор төвчөн байгаа хэсэг бол дотор ачаар ясч. Шагаа ч юм ухаараа бүр дотроо. Амар бидний шагааны ясч болдог үстэй. Бидний шагааны ясч болдог үстэй. Шагаа ийм хэлбэртэй байдаг шүү дээ. Тэгэхээр дотор талаа байгаа. Яг л малын шагаа ямар байх вэ? Хүний шагаа тийм том хэлбэртэй байсан. За ахилийн шүмс маань болохоор ахилийн шүмс гэдэг маань юу вэ гэхээр хүний биеийн хамгийн бүхтэй хамгийн том өсгий яснаас өсгий ясны хэлээр хэлдэг дээшээгээ ер нь бол шүрмэс гэдэг маань